Сайн байцгаана уу? Монгол хэлээр 13-аар бичиж сурах цахим сургалтаар та бүхэнтэйгээ уулзч байгаадаа баяртай байна. За энэ курсын талаар танилцуулахаас өмнө өөрийгөө товчхон танилцуулъя. Намайг Пүрвийн Төвшинбаяр гэдэг мэдээллийн технологи мэргэжилтэй. За 1998 онд Ховд аймгийн Жаргалан цамын 10 жилийн 5 дугаар дунд сургуулийг төгссөн. 2004 онд Монгол Улсын шинжлэх ухааны технологийн сургуулийн холбоо мэдээлэл технологийн сургуулийг мэдээллийн технологи мэргэжлээр төгссөн. За үүний дараа мөн тус сургуулийнхаа мэдээллийн технологийн магистрийн хөтөлбөрийг суралцаж мэдээллийн технологийн магистрийн зэрэг хамгаалсан. За үүнээс хойш 10 жилийн дараа буюу 2018 онд Монгол Улсын шинжлэх ухааны технологийн сургуулийн мэдээлэл холбоо технологийн сургуулийн докторантурт элсэн суралцаж байгаа. За сургуулаа төгснөө дараа ажлын гараагаа радио телевизийн дээд сургуулиас эхэлсэн. За тус сургуультай 2004 оны 2 сараас 2004 оны 6 сар хүртэл дадлагжигч багшаар ажилласан. За үүний дараа 2004 оноос 5 он болохоор хувийн бизнес эрхлэлээр интернет кафе хэсэг хугацаанд ажиллаж бичсэн байгаа. Тэгээд тодорхой шалтгааны өмнөөс нэмээд ажиллахгүй болсон. За ингээд 2005-аас 2009 он Монгол Солонгосын техникийн коллежид багшаар ажилласан. За 2010 оноос одоо хүртэл үндэсний дата төв улсын төсөв төлбөрийн газарт мэдээллийн аюул байдлын хэлтсийн мониторингийн мэргэжилтээр ажиллаж байна. За яг одоогоор бяцхан хүүхдүүдээ асрах чөлөөтэй байгаа аль биесний. За хүүхдээ харах аль биесний чөлөөтэй байх хугацаанд өөрийнхөө одоо хүсс мөрөөдсөн цахим бизнесийнхаа эхлэлийг тавьсан. За 2019 оны 8 сараас эхлэн Тэнд.ийн вебсайт болон Тэнд.ийн Facebook пэйжийг ажиллаж эхэлсэн. За Тэнд.ийн нь болохоор ямар мэдээлэл нийт төрөх юм бэ гэхээр энэ боловсролтой холбоотой контент агуулгуудыг олон нийт хүрэхээс гадна цахим сургалт явуулах үндсэн чиглэлтэй байгаа. За энэ хажуудлын дээр болохоор дэлгэцэн дээр болохоор яг цахим хуудсуудын талаар мэдээлэлүүд гарч байна. Пэйж маань нэр нь нэгдээд удааг байгаа ч гэсэн нэлээ олон лайктай хүмүүсийн сонирхлыг нэлээд татж байгаа. Ийм пэйж байгаа. За тэгээ энэ хөө Тэнд.ийн миний хамгийн анхны цахим курс бол 13-аар бичиж сурах курс байгаа. За монгол хэлээр 13-аар бичиж сурах цахим сургалт. Манай нийтдээ 50 видео хичээлээс бүрдэж байгаа хичээл бүрэн сургалтын тодорхой зорилготой. За тухайн зорилготой хүрэхийн тулд за өсөг тус бүрийн хэрхэн бичгийг мөн видео хөтөлбөр зааварчилж үзүүлсэн байгаа. За энэхүү хичээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг дэлгэсэнд үзүүлэх бичлэгийг аваарай. Манайхаас явуулж байгаа цахим сургалтын талаар мэдээлэл аввал та Тэнд.ийн менеж ороод цахим сургалт гэсэн линкээр дарангууд манайхаас явуулж байгаа цахим сургалтын талаар мэдээлэлтэй танилцуулна. За одоогоор манайд 2 сургалт байна. Нэгдүгээрт нь 13-аар бичиж сурах цахим сургалт. Энэ маань төлбөртөө үзүүлэн файл боловсруулах цахим сургалт маань үн төлбөргүй явагдаж байгаа. Та бүхэн сонгон суралцах урьж байна. За энэ 2 сургалтаас гадна манайд одоогоор хийгдэж байгаа 3 сургалт байгаа. Тэгээд тун утгагүй та бүгд хүрэх болно. Цахим сургалтын төлбөрлөө жичлээ. Тэнд бол сонгон суралцах гэсэн төвчин дээр байна. За манай цахим сургалтын талбар маань ер нь энгийн хэмж ойлгохгүй. Ер нь энгийн интерфейстэй байгаа. За ер нь манайхаас явуулж байгаа цахим сургалт маань болохоор багш өөрийгөө чиглүүлсэн суралц хэлбэрээр явуулдаг бөгөөд тэгээ хэрвээ курстэй холбоотой ямар нэгэн асуудал гарах юм бол та курс тус бүрийн хэлцүүлгийн самбарт бичүүлэхээс гадна Тэнд.ийг гэдэг нөгөө пэйж байгаа шүү дээ. Пэйжийнхаа мессенжерт үлдээж болно. Мөн энэ холбоо урах сувгуудаар холбогдоод асуулт тодорхойлолт асууж болно. Цахим курс маань ямар боломжтой вэ гэхээр
та ая тухтай орчноос өртөг багтаагаар суралцах боломжтой. За энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр ер нь манай тэнд цагийн минь болохоор чанартай богино хэмжээний сургалтуудыг уламжлалт танхимын сургалтад сарцангуй бага төлбөрөөр олон нийтэд хүрэхийг зорж ажилладаг. Тийм болохоор та манаас курс суралцах юм бол ер нь бага төлбөрөөр суралцах боломжтой шүү. Өөрийнхөө ая тухтай орчноос гэрээсээ юм уу эсвэл өөр тухтай орчноос гэсэн. За хинч хизээж хаанаас суралцах боломжтой гэдэг ер нь цахим курсууд. За ер нь бас тэгээд танхимын сургалтанд суух завгүй хүмүүс бол манай сургалтыг сонгоод суралцаад алдах юм байхгүй шүү. За орчин үеийн хамгийн чухал дадал хвшлийн нэг нь бол өөрийгөө чиглүүлэн суралцах дадал хвшлийг болсон. За та тэгэхээр манай цахим сургалтанд сууснаар ер нь өөрийгөө чиглүүлэн суралцах таны дадал хвшил бол улам сайжирна. За орчин үед бол ер нь дандаа ер нь ихэнх курс, богино хэмжээний курс ер нь за одоо их сургуулиуд ч гэсэн нийлдэг их сургуулиуд маань өөрийгөө чиглүүлсэн суралцах хэлбэрээр өгдөг байгаа. Тэгэхээр та энэ дадлыг бол заавал өөртөө суулгаарай. Төлбөрөө хоёр янзаар төлөх боломжтой. PayPal болон мөн Монгол дансаар шийдвэрлэх боломжтой. За энд мөн тодорхой мэдээллүүдийг энд оруулж өгсөн байна. За манайхаас явж байгаа сургалтууд хамгийн эрэлттэй сургалтууд маань энд дарагдах болно. За энэ доор болохоор энэ холбоо барих линк болон уучлал гэсэн ийм туслах линкүүд байна. Манай курсуудын талаар танилцуулга болон одоо жишээ хичээлүүдийг үзэхдээ заавал манад хэрэглэгчээр бүртгүүлэх шаардлагатай болдог. За бүртгүүлэхдээ та бүртгүүлэх гэсэн линкэндээ тарж бүртгүүлнэ. За хэрвээ танд Gmail мэйл хаяг авал та шууд энэ Google-ийн icon-аар дараад шууд бүртгүүлчих болно. Эсвэл Facebook бүртгэлээрээ бүртгүүлчих болно. За мөн өөрөө энэ дээр одоо бүртгүүлэх үсэг хэрэглэгчээр бүртгүүлчих болно. За first name дээр нь өөрийнхөө нэрийг бичиж өгнө. Last name дээр нь онгой бичиж өгнө. За энд email хаягаа нууцгаа бичиж өгье. За ингэж бичиж өгснийхаа дараагаар та энэ ашиглалтын журам та уншиж танилцсан мөн нууцлалын болгохдоо заавал уншиж танилцаарай. За эдгээр хэрвээ зөвшөөрч энэ эхлээд sign up гэсэн товчийг дарснаар таны бүртгэл үүснэ. За яг ингээ бүртгэл үүсний дараа тань энэ манайхаас ингэж курсуудын талаарх юм хэлтэй ийм талбар гарч ирэх юм. За таны энэ бол таны самбар шүү. Та хэрвээ ямар нэгэн курс дийлсэн бол нэвтэрч ороод My Dashboard гэдэг дээр дарангууд таны курсууд байна. Яг бол одоогоор ямар нэгэн курс дийлсэйг болохоор энэ хоосон байгаа шүү. За одоо монгол хэлээр 10-аар бич сурах цахим сургалт руу гаръя. За төлбөргүй хичээлүүдийг үзье. Буюу танилцуулах хичээл гэсэн. За курс маань энэ нийт курсын агуулгал 2 гэсэн юм 3 хэсэг тайлбарлаж өгөн мартсан. За 10-аар бичих курсын талаар танилцуулгаас гадна энд манай хичээлийн хөтөлбөрүүд байгаа юм. За өдөрт ер нь та бол 1-2 цаг зарцуулаад нэг боломж нь байвал нэг 2 хичээл судлаад яваарай. Тэгэхэд бол 10 хоногийн дараа хэд минут нь 150-200 тэмдэг бичдэг нэлээ гайгүй дажгуурчдаг болсон байна гэсэн. За хичээл маань нийтдээ 50 видео хичээлээс бүрдэж байгаа. За удирдгал хичээл дээр байгаа энэ 4 видео маань болохоор 5-аас 10 минутын бичлэг буюу хамгийн урт бичлэг гэж болон тухайн курсын үед. За тэгэхээр манай курс одоо суралцсаар бүртгүүлсэн төлбөрөө төлөв бүртгүүлсэн байгаа суралцагч маань хичээлээ эхлэхээс өмнө заавал энэ удирдгал хичээлүүдийн видеонуудыг заавал үзэж танилцаарай. За хамгийн чухал нь бол энэ монгол хэлээр 10-аар бичих арга зүй гэдгийг заавал үзэх хэрэгтэй. Мөн програм дээр хэрхэн дасгал хийх вэ гэдгийг заавал үзэх шаардлагатай шүү. За хичээл бүр ер нь 3 хичээлээс бүрдэж байгаа. Хичээлийн үед бол энэ 3 хичээл байна. Нийтдээ 3 минутын хичээл байгаа. Нэг нь 1 минут гэсэн үг. За эхний нэгдүгээр одоо энэ өсвүүдийг бичиж сурах гэдэг нь болохоор энэ
Ямар хичээлүүд вэ гэхээр тухайн одоо компьютерийн гар дээр нүсгүүд маань хаахын байрлалд үүдийг тодтогч зэмлүүлж өгсөн. Ямар альтлын гарын аль уруугаар бичиж гэдэг энэ бас энд харуулж өгсөн байгаа. За бичиг 14 гэдэг дээр гараа хэрхэн байршуулах. Тэгээд гараа хэрхэн байршуулах. Тэр одоо гарын шилжүүлэх, уруугаа шилжүүлэх бичиг гэсэн тэр арга зүйнүүдийн бичлэгээр харуулж өгсөн байгаа. За тас бичиг тасгал гэдэг нь програм дээр хэрхэн тасгал хийх үү гэдэг энэ шаардлагатай одоо 3 тасгал хийх хэрэгтэй байгаа. Нэг нь өсөг тогтоох тасгал, тэгээд өгөгчд тасгал 1 2 гэсэн юм тасгалын линкүүд энэ оруулж өгсөн байгаа. За одоо нэгдүгээр хичээлийн эхний 2 хичээл нь бол жишээ хичээлээр үн төлбөрөөр үзэх боломжтой байна. За үн төлбөр. За төлбөр хичээл рүүгээ оронгууд болохоор за ийм хичээлүүд гарч ирж байна. Төлбөргөө гэсэн юм 3 тасгалыг хийх явна. За энэ дэлгэцээ томор харьяууд ингэж за энэ дээр мөн хурдын тохируулж болно. Тэгээ нэг дараал дуны түвшинтэй тохируулах боломжтой байгаа. За бичиг хараа зүг гэхээр ямар болж нэ гэдэг харъя. За энд өгдөөс нь за энд нь болохоор компьютерийн гар дээр хэрхэн гараа байршуулах өдөр унсан байдлаар гараа байршуулах. Гараа хэрхэн шилжүүлэх гэдгийг харуулсан байна. За энэ дөрвөөсгийг өнөөдөр бичиж сурах нь нэ. За ингэж байршуулаад уруугаа бол айлах зүйл зүйлэн дараа бичээрэй. За бичиг. За баруун гартлын төлбөртөө энэ хэсэг багш ямар хичээл болох төлбөрөө зөвхөн хийсэн шаардлагатай байна. Аль буруу бичвэ. За хичээлтэй холбоотой асуух тодруулах зүйл харуул нэлтүүлэн самбар гэсэн юм. Сэтгэл бичих гэх. Бичэн create гэдэг товчид харангуудын багшд болон бусад суралцагч нарт бол харагдах боломжтой. За энэ хичээлийг үзэх гэсэн линкээр энэ таны сонгосон хичээл үзнэ. Дараагийн хичээлийг үзэхээр бол энэ дараагийн хичээл үзэх гэсэн линк дээр дараад хичээлээ үзэх явах боломжтой. Курсын хэдэн үеийн судалсан би гэдэг нь энэ дээр бол ингээд хуваар гараа авчдаг. За та тэг өргөлөө суралцах бол энэ resume курс гэснийхаа дараа авчна. За өөрийнхөө аккаунт бий одоо хэрэглэгчийн блокоос гарахтаа энэ зургийн ардлын жижигхэн sign out гэсэн товчон дээр дараад гарна. Монгол хэлээр 13-аар бичиж сурах цаан сургалт маань нэлээд эрэлттэй байгаа. 8 сарын 3-наас хойш олон нийтэд бол хүрч эхэлсэн байгаа. За үүнээс хойш бол нийтдээ манай системд 160-аад хүмүүс бүртгүүлсэн байгаа. Ямар нэгэн байдлаар манай жишээ хичээлүүдийг судлахаас гадна төлбөрөө төлөөд суралцж байгаа суралцагч нар байгаа. Нийтдээ одоогоор нэг 10 гаруй суралцагч маань суралцж байна. За багшийн хувьд болохоор яг тухайн суралцагчийн энэ гүйцэтгэлийг бол хянаад явдаг. Хянах боломжтой гэсэн үг. За жишээ үзүүлье. За энд болохоор манай суралцагчны мэдээлэлүүд бол энэ. За энэ төвшин гэдэг юм. За энэ жишээгээр харахад нийтийн энэ хичээлийн 4 үеийн гүйцэтгэлтэй явж байна. Ямар хичээлүүдээр үзэж судалсан байна вэ гэдгийг харах боломжтой. За энэ хоёр хичээлийг үзэж судалсан байна. За систем дээр хамгийн сүүлд хизээ бүртгүүлсэн тухайн суралцагч маань ямар даалгаврууд хийж байгааг нь бүр тодорхой багшд харагдж идэв. Тэгээд 7 хоног болгон бол анхааруулах мэйл очиж автоматар явж байгаа. За хичээлээ хийнү хичээлч болохоор хичээлэн чинь ус хэдэн удаа байна. Хичээлээ хийнү гэсэн харуулга мэйл очдог байна. Та бүхний монгол хэлээр 13-аар бичиж сурах цахим бүрж суралцахыг урьж байна. За энэхүү сургалтанд хэн ч хизээж хаанаас суралцах боломжтой. За орчин үеийн хамгийн чухал чадвар нь болохоор 13-аар компьютер дээр бичиж сурах. За энэхүү чадварыг та эзэмшснээр өдөр бүр энэ чадвараа ашиглах боломжтой. Яагаад гэвэл одоо ер нь өдөр тутам компьютер дээр ажиллах шаардлага гардаг болсон. За тэр тусмаа оюутан дүүнээр сууж дүүнэрийнхэн энэ 13-аар бичих чадварыг заавал эзэмшээрэй гэж хэлэх байна. За та бүхэндээ амжилт хүсье баярлалаа.